The grey house by the bridge at the end. Сайн байцгаана уу? Бид Швейцар орноос үзүүлж байгаа цовруун нэвтрүүлгээ эхэлж байна. Швейцарын Женев хот. Женев хот олон улсын арга хэмжээ их зохион байгуулагддаг учраас гадна дотны зочин ихтэй. Женев хот бол энэ 190 мянга орчим хүн амтай эргэн тойрныхоо тосгодоотой нийлээд 400 мянган хүнтэй гэж тэмдэглэгдсэн байдаг. Женев хотод политехникийн дээд сургууль, их сургуулиуд нь сургалтын чанар маш өндөр. Гадаадын эрдэмтэн профессоруудыг урилгаар ирж ажиллаулдаг. Энэ гадны олон орны доктор профессорууд ирж хичээл заадаг учраас сургалтын чадвар маш өндөр гэж яригдж байгаа. Энэ Женев хотыг анх үүсгэн байгуулсан 4 хүний хөшөө байна. Энэ 4 хүн Женев хотыг одоогийн байгаа энэ газарт үүсгэн байгуулж улмаар цэцгэлүүлэн хөгжүүлэх их үнцийг тавьсан учраас өр хооч, удам угсаа эдгээр хүмүүсийг хүндэлж ингэж хөшөө дурсгалыг мөнгөчүүлжээ. Одоо энэ хөшөө дурсгал зогсолж байгаа энэ газар бол Женевчүүдийн ирж чөлөө цагаа өнгөрөх дуртай газрын нэг байгаа юм аа. Бид энэ уулын өндөр бүсэд оршдог Швейцарын уламжлалт бяцлаг хийдэг тийм бяцлагны үйлдвэрт очив. Бяцлагны үйлдвэр маань 3-4 ажилчинтай. Швейцар бяцлаг бол Швейцарын нэрийн хуудас болсон гадаад гаргадаг бас өөрсдөө амтархан зоглох дуртай гол бүтээгдэхүүний нэг байгаа. Одоо энэ бидний очисон энэ үйлдвэр бол өдөрт дунджаар 20 тонн сүү хүлээж авч боловсруулдаг. Одоо нэргэлдэж байгаа тогоонд бол 4800 литр сүү ордог танилцуулганд авсан байгаа. Өдрийн 20 тонн сүүг нь бол 8 малчин нийлүүлдэг гэж байгаа. Тэгээд жил 6 сая литр сүү боловсруулж бяцлаг хийж бяцлагаараа бол тодорхой Женев хотын хүн амыг болон Швейцар орны бусад мужууд дүүргүүдэд нийлүүлдэг байгаа. Сүү хийж энэ ээдүүлж байгаа тогоо нь бол гаднаасаа халддаг. Тэгээд ээдүүлэх процесс явагдаж байгаа хооронд бол эхний ээлжийн сүү бяцлаг болох ажиллагаа явагдана. Энэ нэг тогоо сүүнээс бол одоо 12 ширхэг том бяцлаг гардаг. Нэг бяцлагны жим бол 36 кг орчим гэж яригдж байгаа. Тэгээд энд ингээд сонирхоод явж байтал энэ улсууд танай Монголд ирнэ бяцлаг хийдэг үү, ямар маягаар хийдэг үү гэж асуусан. Тэгээд би манай Монголын балчид бол уламжлалт аргаараа бяцлаг хийдэг гэж хэлсэн чинь ер нь багцаагаар хэдэн литр сүүнээс хэдэн килограмм бяцлаг гаргадаг вэ гэж асууж байна лээ. Тэгээд би ойролцоогоор 10 литр сүүнээс 2 хил орчим бяцлаг гарах болов уу гэсэн чинь энэ улсууд их гайхсан маягтай. Бараг итгэхгүй маягтай хараад байсан л та. Тэгээд би одоо яагаад ингэж байгаа юм бол гэж бодоод гайхаад байсан. Тэгээд сүүлд нь энэний одоо учир шалтгаан нь юу байваа гэвэл эдний танилцуулгыг үзэж байтал 121 литр сүүнээс 1 кг бяцлаг гаргадаг гэж бичсэн байсан. Тэгээд энэ улсуудын гайх нь аргагүй байсан юм байл л дээ. Тэгээд эднийх бол нэг 34 ширхэг бяцлаг хийхин тулд өдөрт 8 малчин сүүгээ нийлүүлдэг. Тэгээд 36 малчин өдрийн 8-8-аар ингэж сүүгээ нийлүүлээд энэ сүүний үйлдвэр бол бүтээгдэхүүнээр ерөөсө тасардгүй гэж. Энэ бяцлагны тийм уян хатан чанар дээр нэгтрэл эдрийг бол та нар харж байгаа бах. Энэ нэг бүндгэр бяцлаг 30 гаруй хил гэж бодоход ирнэ.
Энэ бяцлагны одоо энэ зээгт бол энэ агуулгад хичнээн тоон бяцлаг байгааг тооцоолоход энэ бэрхшээлтэй харагдаж байна л да. Тэгэд энэ машин бол өөрөө одоо ингээд яваад тэр бяцлагных нь гадна талыг цэвэрлэх юунуудаа бол энэ тийм схемтэйгэр хийдэг юм байна лээ. За одоо энэ бяцлагны зойрыг бид нар харж байна. Швейцарын уламжлалт бяцлаг энийгээ буцалгаа талхаад өрж ингэж эдэг энэ Швейцарын үндэсний хоол. Энэ Швейцаруудын амтархан зооглох дуртай хоолны нэг энд харагдаж байна да. Швейцарын Винтертур хотноо бид нар Монгол үндэсний хувцастай эмэгтэйдэд таарлсан бидний сайн танил Анита Парни байлаа. Анита Парни бол Монголын төлөө их сайхан сэтгэл гаргаж зүтгэж байгаа. Монголын англи хэлний багш нарын мэдлэгийг дэвшлүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байгаа эмэгтэй юм аа. Миний Монголд хийсэн ажлын үр дүнд солилцоогоор Монголоос ирэх оюутны тоо нэмэгдэж байгаа. Үүнд их баяртай байна. Нөгөө талаар номын сангийн харилцааг сайжруулж, номын санчдын эдлийг дэвшлүүлэх талаарх анхаарал тавьж байгаа. Хангалттай их ажил бий. Өнөөдрийг хүртэл 50 хүн англи хэлний багшаар Монголд явуулсан. Сая би 4 хүн явуулахаар гэрээ хэлцлээ хийлээ. Энэ 4 хүн дархан хотод очиж багшаар ажиллах юм. Сая 2 оюутан авцарч энд сургуульд оруулсан. Тэр оюутны сурлагын байдал, байгаа байдалд нь би их сэтгэл хангалуун байгаа. Энэ хүний тусламжтайгаар одоо энэ Швейцарын холбооны усад сурч байгаа нэг оюутантай уулзч байгаа. Миний өөрийгөө танилцуултаа. Намайг Бумахугийн Бэр цэцэг гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн гадаад хэл соёлын сургуулийн Герман айлны ангийн 4-р курсын оюутан. 3-р курсээ төгсөөд 4-р курс эхлэхжил хатагтай Анита Парни ирээд тэгээд манай багш санал болгосон. Намайг энэ ярилцлаганд ороод үзээ. Ийм боломж байна. Тэгээд би ярилцлаганд орсон. Тэгээд тэнцсэн. Энд одоо тэр нь сурч байхад оюутнуудын мэдээж өөрийнхөө сургуулийн оюутнуудтай харьцуулж үзсэн багт оюутнуудын сурах идэх хичээлийн үйл явц ер нь ямар хувь юм? Эндхийн оюутнууд манай оюутнуудаас шал өөр. Сурах идэх маш өндөртэй. Ер нь хичээлээ таслана гэж байхгүй тий. 2 сарын хугацаанд ер нь яг энэ бага орчинд нь хэл сурах шал өөр байгаа биз? Тий, шал өөр. Манай сургууль саяхан нэлийн шинэ байгуулагдсан 2003 онд байгуулагдсан шинэ сургууль. Ер нь бага ангийн багш нарыг бэлтгэдэг тийм сургууль. Энд Анита Парнигийн тусламжтайгаар ирсэн гэж байна шүү дээ. Тэгээ энэ хүний талаар ер нь энэ хүний монголчуудад хандах хандлагын талаар юу гэж бодож байна? Энэ хүн бол Монголд маш илэгтэй. 2-3 кантон дэр ном, нүдний шил, харааны нүдний шил, өшөө зөндөө юм явуулсан. Ер нь айгүй илэгтэй Монголд. Гэрт нь ороход хүртэл анзаарэгддэг. Гэрээр нь дөрөн Монголын идүүлгийн зүйл ч юм уу, тиймэрхүү юмуд аягүй хийдэг. Монгол айлд байдгүй юмнууд хүртэл байдаг. Монголын оюутнуудын дунд нэг нийтлэг юу байдаг ч тэ нэг аргалч тэ жишээлбэл одоо багш нарынхаа номыг худалдаж аваад өнгөө тавиулж чинь ч юм уу тэ. Тиймэрхүү юмнууд энэ тэр ажиглагдаж байна. За энд ястай тийм юм байхгүй. Өөрөө л юм хийж, өөрөө л сурч, өөрөө л юм хийхгүй. Номоо шахах тийм багш нар алгүй. Байхгүй. Бүх юм цаанаасаа хангалттай. Тий. Энд нэг юм хэлэхэд Монгол сургуульд бас багш нар юм тарааж өгдөг л дээ тарах материал. Гэхдээ бас заримдаа бид нөр өөрсдөө канондох хэрэг гардаг. Энд бол өстой тийм байхгүй. Бүх юм цаанаасаа хангалттай. Өөрөөсөө шалтгаална. Тий, өөрөөсөө шалтгаална. Тий. Тий. Ирээд удааг байгаа юм биш үү? Анх удаага гэрээсээ хоол явж гэр орноо санаж байна уу? Яа эхэндээ айгу санаж исэн. Одоо завгүй болохоор байгаас арай гайгүй. За ээж аав ах эгчнэрийгээ бүгдийг санаж шүү. Ишгэ ахтай маш их баярлаа. Наваагийн дэрхэд айх туслан. Тэгээд ангийнхаа хүүхдүүдэд амжилт хүсье. Сургуулийн амжилттай төгсөөрэй. Багш нартай бас их баярлаа. Та нарын ачаар энд ингээд Швейцар сурч байна. За чамд их баярлалаа. Цаашдаа шин сурлага өндөр амжилт хүсье. Баярлаа. Винтертур хотноо амьдарч байгаа үнэн бэлэг гэдэг энэ залуу удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж сувлуулж эмнэлгийн хүнд эрхийг өөрийн биеэр үдсэн учраас Монголд байгаа өвчтөнгүүд болон Монголын эмнэлгийнхэнд туслалцаа үзүүлэх сайхан сэтгэлээр эмнэлгийн тоног төхөөрөмж
цуглуулж Монгол руу илгээгээд байхтай би таарсан юм аа. Тэгэхээр дутуу иргэдэд зориулсан ачаараа ачуулсан гэж ярьлаа шүү дээ. Та тэр өөрөө ийм мөнгөний болцоотой юм эсвэл өөр ямар нэгэн зорилго байна уу? Мөнгөний болцоо даанч бага. Хэрвээ их байсан бол маш ихийг л ачуулах байлаа. Энэ бол энэ Швейцарын одоо энэ Герман кантонд ажилладаг эмнэлгүүдээр явж өөрөө гуугаж аваад тусалцаа үзүүлээч гэсэн үндсэн дээр энэ Швейцарын эмнэлэг тэгээ Швейцарын одоо хуваарь улсууд надад тэр боломжийг бий болгосон. Тэгээ Швейцарч ер нь их гоё орон ер нь нийшээ ирж амьдрал сайхан гэсэн тийм хэм мөрөөдлөөр дүүрэн яваа монголчууд их олон байгаа шүү дээ. Тэд нартэй хандаж одоо юу гэж хэлмээр байна? Яаж ирүүл зөөрөө энэ оронд ямар ч урмаар ирээд яаж ажиллавал ямар шугамаар явал нэгд ер нь Европын нэгдсэн орн тэгээд түүн дээр Швейцар орн бол одоо энэ гаднаас орж иж байгаа ажиллах хүч, ажлын боловсруучнуудыг бол маш өндөр хэмжээгээр шалгалт авчиж энэ чинь амьдрах эрхийг өгдөг. Цагаачаар наашаа орж ирэх боломж бол аль талаасаа орж ирэх боломжтой. Гэхдээ орж ирснийхаа дараа ажилгүй, орон байргүй ингээ явж байгаа улсууд бол маш их байдаг. Тэд нарыг бол одоо юу гэж хэлэх вэ, анхаарах вэ гэхээр зэрэг юмаа сайн судалж ирээч, сайн холбоо бариач. Тэгээд энд ирсэн улсууд маань бол бас хилээ сайн сураач л гэж хэлмээр байна. Тэгээд хилтэй бол хөлтэй. Англи хэл, герман хэл, франц хэлийг сайн сурсан улсууд бол энд ирээд яг уу азар юм уу тий. Азны л асуудалдаа зарим нь ажилтаа болцсон явж байдаг, зарим нь ажилгүй ядарсан ингээл зүтрээл явж байдаг. Янз янзын улсуудад таарчин тэгээд аль болохоор улсууд маань хөөрхий Европ гүцчи, Швейцарыг гүцсий гэсний зорилгоор бас ажил амьдралаа дээшлүүлчих гэсэн зорилгоор орон гэрээ зараад ингээ ирж байгаа улсуудыг харахад бол их өрөвдмөр байдаг. өөрөө ингээ Монгол хүнтэй амьдраад монголчуудын төлөө гэж явсан байж та Монгол орны талаар хэр сайн мэдвэ? Өдөө удаа очиж үзсэн. Noch nie. Du kannst auch Französisch sprechen. Ich war noch nie in der Mongolei. Монголд ерөөсөй байж үзээгүй, очиж үзээгүй. Mongolei und alle Filme geschaut, die man schauen kann. Надаас ерөөсөй Монголын бүхэл юм асуусан. Гудамжны хүүхдүүдээс ахуулаад ерөнхийлөгч хүртэл асуусан. Монгол кинонууд их үздэг, Монгол улсуудтай их уулздаг. Судалгаа хийж байгаа. Одоо зарим үед бол миний өмнөөс бол хариулт бол өгнө. Миний бол Und viel gefragt. айгүй их асуусан надад. Цаашдаа ер нь та хоёр хамтдаа Монголын төлөө юу хийх гэж бодож байна? Ja, ich möchte helfen, dass da eine Entwicklung möglich Ямар нэгэн болцоогоор боломжоор Монгол туслах ямар нэгэн санаа оноо одоо биелүүлчих юм байх юм бол биднийг хамтарч ирэх дуртай. Bayertla, Bayerte. Швейцар улс улсын болон хувийн 800 гаруй музейтэй. Эдгээр музейнуудаас олон улсын анхаарлыг татдаг 2 музейгээр бид нэр орсон юм. Үүний нэг нь одоо олон улсын улаан загалмай холбооны музей байлаа. 1859 онд Сальбрина гэдэг газар тулдаанд орж шархагдсан нэгэн хүн дурсамжаа бичгтээ дайн шархагдсан байлдагчдад зориулсан олон улсын энэрэнгүй тийм байгууллага байгуулъя гэсэн саналаа гаргаж тэр саналыг олон хүн дэмжснээс 1862 онд олон улсын улаан загалмайн холбоо үүссэн төвхтэй улаан загалмайн музейд анх ороход тийм нүсэр сэтгэл төрн та бүхэнд ч бас тэгж байгаах байшингийн дор подвол байгуулсан юм шиг нүсэр бетонон байгууламжтай гэрэлгээ багтаа ийм газар анх орохдоо музей гэж юм байдгийн багтаа гэж би гайхаж байлаа. Энэ музейд бол ер нь дайны гай гамшиг байгалийн гамшиг энэ бүгдийг харуулсан баримтат кино бүтэн өдөржингөө гардаг. Тэгээд дэлхийн олон орноос тусалцаа хүссэн, тусламж гуйсан, ханд өв хүссэн олон өргөдөл бичиг баримт дайнд шархагдсан, дайны хөлд өргөдсөн, минд өртсөн хүмүүсийн сэтгэлийн үг, тэднэрт урам хайрлсан хүмүүсийн захиа, маш баялаг архив зэргийг ороод үзэх боломжтой юм байлаа. Энэ дэлхийн 2 дугаар дайны гай гамшиг болон цэргийн зэвсэг техникийн хөлд өртөж тахир дутуу болсон иргэдийн тухай мэдээлэл тэдэнд энэрэнгүй сэтгэлээр хандахыг хүссэн хүсэлт зэрэг
маш олон бичиг баримт байдаг юм байна лээ. Энд олон улсын улаан загалмаагаас зохион байгуулсан тамхины эсрэг сурчлагаа тийм уралдаанд Монголын нэг зураачийн бүтээл байж исэн их анхаарал татсан юм. Энэ Монголын улаан загалмайн нийгэмлэг бол олон улсын улаан загалмайн холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож түүн зураачдын бүтээлийг явуулж шалгарсан бүтээл энд байж байгааг та бид харж байна. Улаан загалмайн музей бол чинээд ирсэн инэрэнгүй сэтгэлтэй бүх хүмүүсийг орж хардаг тийм очдог дуртай газрын нэг байгаа. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Хон Антоноос Самранч Лузан хотноо анх олимпийн музей, олимпийн сургалтын төвийг байгуулах энэ санааг сэтэж хэрэгжүүлсэн хүн байгаа. Олимпийн музей байгуулах саналыг бол 1915 оны үеэс эхэлж тавьждаг. Олон удаа өөр газар байгуулж аваад хамгийн сүүлд энэ Лузан хотноо ирж төвхөлсөн түүхтэй юм билээ. Энэ музей байгуулагдаад удаагүй боловч маш олон хүний ирж үзэх дуртай олон улсын алдартай музей болсон байна. Нэг сонирхолтой юм ярихад Монгол улсын заан баяр сайхан тэргүүтэй бүгчүүд энэ музейд ирж Монгол улсынхаа бүхий урлагийг сурталчилж гараа дэвээ мэхнүүдийг үзүүлж энд 7 хонсон гэж ярьжээ. Энд олон улсын нэртэй тамирчдын өмсч хэрглэж байсан эд зүйлс, олимпийн наадмыг ивэнд итгэж байсан олон нэртэй пүүс компаниудын нэрийг алтан хуудсанд бичиж дурсгалын самбарт байрлуулсан байгаа. Үүнийг та бид харж байна. Энд дэлхийд нэрд гарсан бараг бүх пүүс компаниудын нэр хаяг бичигдсэн байдсан байна лээ. Тэр болгоныг энэ богино хугацаанд багтааж үзүүлэхэд бас хэцүү л байлаа л да. Швейцарыг дэлхийд алдаршуулсан гол бүтээгдэхүүний нэг яа харахгүй цаг. Хүнд машин механизм болон химийн үйлдвэрийн дараа экспортороо 3-т орж байгаа бүтээгдэхүүн байгаа. Швейцарын алдарт цагны олон фирмүүдийн бүтээгдэхүүн дэлхийн олон оронд ажил хэрэгч хүмүүсийн гарт гялалзаж эзнийгээ зэрэг зэндаг илэрхийлж байдаг. Зөвхөн алдарт Amigo цаг л гэхэд дэлхийн цагны зах зээлийн 25% эзэлж байгаа гэж бодоход энэ үнэхээр гайхалтай санагдаж байгаамаа. Швейцарын цагны түүх бол 1541 оноос эхэлж байгаа. 1541 онд анх Жин Келвин гэгч гар урлалдаг олон улсуудыг нийлүүлж цаг үйлдвэрлэдэг болсон. Энэ цагаас хойш цагны үйлдвэрлэл Швейцарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж 100 жилийн дараа өрсөлдөөн ширүүлсэн учраас байрлалаа сэлгэж өөр тосгонд очсон байгаа. Швейцарын цаг бол дэлхийн олон оронд өөрийн гэсэн салбар дилерүүдтэй манай Монголд ч гэсэн Швейцар цагны дилер Наран Трейд компани ажиллаж байгаа. Наран Трейдийн оруулж ирсэн Swatch Group-ийн цаг бол хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангасан ийм цагнууд оруулж ирж байгаа юм байна лээ. Швейцар цагны нэр хүнд дээшилж огцон бас буурч байсан түүхтэй. Бидний очисон энэ тосгон бол Швейцарын цагны үйлдвэрлэл төвлөрсөн газар байгаа. Швейцар улс 1970-ад оны үед Япон электрон цаг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж ирэх үед цагны зах зээл хямралд орсон. Энэ үед механик цаг үйлдвэрлэж эхэлснээр Японы цагны фермүүдтэй өрсөлдөөн ялж дийлж гарсан байгаа. Бидний очисон Blank Pen гэдэг цагны үйлдвэр бол өөрсдөө бахархах нэг л юмтай. Энэ юу вэ гэвэл анх 1735 онд байгуулагдсанаас хойш өдийг хүртэл зөвхөн механик цаг л хийж ирсэн. Электрон болон кварцын цаг
зах зээл рүү ерөөсөө ороогүй. Эдний бас бахархах нэг юм аливаа нэг цагийг нэг л хүн уралж бүтээдэг. Тийм учраас одоо буух эзэнтэй уц хаягтай учраас энэ хүмүүсийн гараас чанартай бүтээгдэхүүн гардаг гэж үйлдвэрийнхэн менежер бахархаж ярьж байлаа. Энэ Швейцарын энэ үйлдвэр бол гар ажиллагаагаараа цаг үйлдвэрлэдэг цөөхөн тоотой үйлдвэрийн нэг байна. Энэ үйлдвэрлэлийн үйл ажиллагааг одоо энэ нарийн хуураагаар хуураад иж байгаа. Одоо жишээлбэл энэ жижигхэн детальд бол жоохон зураас үлдэхтэл механик цаг гацаж явахгүй болох ийм тохиолдол гардаг гэж ярьж байна лээ. Тийм учраас одоо энэ хүмүүс маш нарийн чимхлэр үйл ажиллагаагаа энэ цагийг бүтээдэг юм байлээ. Одоо Швейцарын цагны түүх бол уруудаж, өгсөж, босч өндийж ирж олон зууныг туулсан байгаа. Blancpain-ийн энэ цагны үйлдвэр бол гар ажиллагаагаар бүх юма хийдэг учраас цагны өртөг нэлээд өндөр. Дэлхийд ажил хэрэгч нэр хүндтэй хүмүүсийн гарт энэ цаг бол байнга зөөлтэй байхыг олонтаа харж болно. Үүний нэгэн жишээ нь одоо Монакогийн хүн тайж 2004 онд энэ цагны үйлдвэрт зочилж ерөөсө цорын ганц гэдэг тийм цагийг өөрөө захиалж өөртөө авсан. Тэр цаг нь одоо Монакогийн хүн тайжд байдаг гэж үйлдвэрийн менежер бол бахархаж ярьж байлаа. Мөн нарны цаг болон одоо энэ механик цагны зөрүүг харуулсан энэ бугын цагийг дэлхийд анх удаага манайх үйлдвэрлэсэн гэж их бахархаж байлаа. Миний бодоход одоо манай Монголын малч тэгэхээр хөдөө малаа хариулж явахдаа шон хатгачаа тэрүүгээрээ цагаа хардаг. Гэтэл их ялгаатай юм байна лээ. Энэ хоёр бол Швейцар улс болон Женев хотын өнгө төрхөнд бас өөрийн гэсэн үзмжээ нэмсэн газрын нэг бол энэ шашны олон сүмүүд байдаг юм байна лээ. Швейцар улс католик 6 сүм, эртний роман католик 1 сүм болон протестант шашны олон сүмүүдээр бас алдартай. Сүмүүдийн дотоод зохион байгуулалт чимэглэлийн урал бол бас гайхамшигтай. Сүм хийдэд очиж одоо шашин шүтэх үйл ажиллагаа сүүлийн үед бас их буурч байгаа гэж Женевийн хүмүүс ярьж байсан. Намайг яг энэ сүмд зураг авч явах энэ үед хоёр хос хормоо хийж амьдралынхаа тийм мартагдчихгүй гэгэн өдрийг өнгөрөөж явах нь таарсан юм. Сүмийн энэ хөгжмийн дугуйх нь бол гайхамшигтай сайхан дуутай. Сүмийн дээр том байшинг бол нэлэнхүйдэн дөргөөж хөнгөн дуурж байгааг нь сонсох гэж би байнга очдог байлаа гэвч зарим үедээ бас ажиллахгүй үед нь таарад зураг авч явах үед тийм үед таарж байлаа. Шашны урлаг бол орсон хүн болгоны сэтгэлийг ховстон татсан. Сүмийн дотоод зохион байгуулалт, байшин барилга, архитектур нь онцгой анхаарал татаж, түүндээ сүслэн биширч одоо сүгдэн мөрөгдөг ийм уламжлалтай юм лээ. Женевтүүд Монголын залуу найруулагч Пямсүрэнгийн Шар нохойн том гэж кино үзсэн. Европ даяараа нэр алдран цувраатж байгаа энэ залуу найруулагчаараа Монгол үнийн хувьд бас би их бахархаж байлаа. Түрүүнд нь гарсан Ингэн нулимс гэж кино нь
Оскарт нэр дэвшиж нэр алдрыг олсон байгаа. Энэ залуу бүсгүйн киног бол Женевчууд их үзэж сэтгэлийн их таашаалыг авч байсан юм аа. Женевчууд бол үд шорог гадуур зугаалж худалдаа наймаа хийж гэрлэн чимгэл дүүрэн хотынхан гудамжаар алхах дуртай улсууд юм билээ. Тэгэд энд Женев хотод нэг нүүдлийн тоглоомын хотхон ирсэн байх үедээ бид нэр таарсан юм. Ер нь Швейцар даяар нүүдэлж явдаг энэ тоглоомын ийм хотхон цирк үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг. Циркт нэг Монголын циркчин залуу байдаг гэж тэнд байдаг монголчууд ярьж байна лээ. Тэгэд энэ тоглоомын хотхонд бол тодорхой хугацаагаар одоо нүүдэлж контейнертэй ингээд хажуу талд нь өөрсдийн гэсэн байр сууцтайгаа ингээд явж байдаг юм байна лээ. Тэгэд энэ том хотхныг яаж буулгаж ачиж нүүдэлж ингэж явдаг юм бол доо гэж бас миний гайхшиллыг төрүүлж байсан. Женевчууд энд үр хөвгтөд дагуулж ирж тоглоулах дуртай өөрсдөө хажууд нь одоо жишээлбэл хүүхдийн тоглоом дээр тоглож байхад өөрсдөө цирк үтсчээд тэгээ гараад явах жишээтэй. Тэгээд дараа нь нэг өдөр яваад очисон чинь энэ тоглоомын хотхон бол тэнд юу ч байгаагүй юм шиг тийм нүгөө явчихсан байсан. Үдшийн Женев бол гайхалтай. Үдшийн Женев бол айх аюул байхгүй, амгалан тайван. Үүгээрээ дэлхийд алдартай. Үүгээр манай энэ удаагийн цовруг нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Швейцарын Женев хот. Энд нүүбийн харьяа олон байгууллага байдаг. Энэ олон байгууллагуудын үйл ажиллагаа нь дэлхийн амьдралд онцгой хуваар эзэлдэг гэж ярьж байна лээ. Энд нүүбийн хүний эрхийн комисс, хүүхдийн фонд, нүүбийн хөгжлийн програм, хүрээлэнгүй байгаль орчныг хамгаалах програм, нүүбийн сайн дурын байгууллага, мөн засгийн газрын бус олон нийтийн тусгай статустай олон улсын байгууллагууд байдаг. Манай Монголоос анх цагаатсалж очиод хуурдагдаад тэгээд энэ олон улсын байгууллагын тусалцааг аваад Монголдо буцаж ирсэн хүн ч бас байдаг юм байлээ. Энд олон улсын дөрвөн хүчтэй хүлээж авч тусалцаа үзүүлж эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгдөг олон газар байдаг гэж ярьж байсан. Энд та бүхэн одоо бага уурын машиныг харж байна. Энэ бага уурын машин Швейцарын Женев хотноо болон албан байгууллагууд өөрийнхөө үйл ажиллагаанд их хэрэгэлдэг юм байна лээ. Манайх ч гэсэн бас энэ туршлагыг бас судалж үзэхэд гэмгүй байх гэж би бодож байлаа. Яагаад гэвэл манай улсын албан байгууллагууд хамгийн том хамгийн сүр бараатай машиныг сонгож авч хэрэглэх дуртай байдаг шүү дээ. Үйл ажиллагаа явуулахад ирнэ. Бензин тосноос ахуулаад зардал багтай машиныг хэрэглэх нь энд тогтсон хөвшил болсон юм байна лээ. Швейцар улс ботаникийн шинжлэх ухааны хөгжил бол их өндөр. Швейцарын ихтэй сургуулиудын сургалтанд биолог, биохим, ботаникийн салбар их байдаг. Энд гадаадын эрдэмтэн профессоруудын туслалцаа дэмжлэгч их ордог. Хүүхдүүдэд бүр багаас нь эхэлж байгальтай харьцуулж ан амьтдыг үзэж
харуулах зоопарк болон ботаникийн хүрээлэн тийм ургамлын гаралтай тийм паркууд Женев хотод нэлээд талбайг эзэлж оршиж байдаг. Ботаникийн шинжлэх ухааны төвшин Швейцарт маш өндөр. Тийм ч учраас 1975 оноос хойш Швейцарын 7 эрдэмтэн Нобелийн шагнал хүртсэн байна. Хамгийн сүүлчийнх нь 2002 онд Курт Вутрих гэдэг эрдэмтэн молекулын ажлаараа Нобелийн шагнал авсан байт юм билээ. Женев хотын төвд оршдог одоо энэ ботаникийн хүрээлэнг бид харж байна. Амьтны чиглэлийнх нь болохоор Женев хотод Джонстоны хүрээлэн гэдэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энд хүүхдүүдэд авцарч амьтдыг үзүүлэх, амьтарч байгаа орчингийн таниулах талаар Женевчүүд их ажил хийдэг. Ботаникийн хүрээлэн нь бол Женевчүүдийн очиж салхилах дуртай, байнга настан богоод хөшчүүл тэрүүгээрээ гүүгээд биеийн тамирын дасгалаа хийгээд ингээд тэнд байх их дуртай юм байна лээ. Бидний очих дуртай газрын нэг ч бас энэ байсан. Энд хүүхдүүд багаасаа ургамлын өсөлт хөгжил, ургаж байгаа нөхцөл байдлыг бодитоор нь харж ургамлуудыг одоо нэр усын бичиж яаж ургадаг, яаж одоо өрсөлдүүлдэг, мөн яаж торддог талаар нэлээд үнэтэй тийм зөвлөгөөнүүдийг бичсэн байт юм байна лээ. Ууланд байхдын зэрлэг амьтад эндхийн зоопарк чимгэлж байх нь бас олонтой. Швейцарын дэлхийд алдартай бас нэг салбар бол банк байгаа. Швейцарын банкыг цоочтой авдарнаас илүү найдвартай гэж дэлхийн нийтэд ярьж ишиж үздэг болсон юм элэ. 19-р зууны үед 60 гаруй хувь нь газар тариалан эрхэлдэг байсан швейцарууд 4% болж буурсан. Швейцарын банкнд 14.5 сая хадгаламж хадгалагдж байгаа гэж танилцуулганд байд юм байна лээ. 2003 онд 342 банк 113 мянган ажилтан ажиллаж байсан. Швейцар банк дэлхийн 76 орнд өөрийн салбартай сүүлийн үед мөнгө угаалтын эсрэг ажиллагаа явуулах болсон. Швейцар банкнд орж ирж байгаа мөнгөний их усүр цаад жинхэнэ эзнийг тогтоохыг их эрмэлздэг. Сонирхолж хэлэхэд Швейцарын банкнд одоо банкны хэллэгээр өгсөн мөнгө гэж нэлэгддэг их хэмжээний мөнгө байдаг гэж ярьж байсан. Энэ нь одоо яасан гэвэл Гитлерийн Германы үед одоо Германы еврей нарын маш их хадгаламж Швейцарын банкнд үлдэж оцорсон байгаа. Түүний одоо өөр хойч удам угсаад нь өгье гэхэд тодорхой баримт бичгийн тийм бүрдэл байхгүй бол ямар ч боломжгүй. Тэгээ Швейцарын банкны систем бол анх нэрээр нь данс нээж мөнгийг хадгалдаг байсан бол сүүлийн үед одоо тоон технологи, тоон систем одоо жишээлбэл хэдэн тоогоор данс нээлгдсэн байх явдал байдаг юм байна лээ. Энд одоо евро миллион гэдэг суглаанаас 99 сая евро хоцсон хүн тэр өдөртөө гараад 280 мянган франкийн үрсэн гэсэн тийм бичиг харагдаж байна. Швейцарын банкнуудын дөрвөр дээр яригдчихсэн өгсөн мөнгө гэдэг мөнгөний тухай би ярьсан. 1998 онд одоо энэ мөнгөний талаар судалгаа хийгээд 100-аад хүнд банкныхан тэр үлдэгдэл мөнгийг хадгалуулсан мөнгийг өөр хойчд нь өгсөн гэж ярьж байсан. Хэрвээ Швейцарын банкнд данстай хүн байх юм бол одоо тэр тоон кодыг мэдэхгүй бол одоо авгаа хөөхд тэр үр удамд нь мөнгө нь олдох боломжгүй. Тийм байдлаас болж мөнгө нь их төгжигдсэн маш олон тохиолдол байдаг юм байна лээ. Сүүлийн үед Швейцарын банкнд орж ирж байгаа мөнгөний урсгалыг бохир мөнгө угаахаас сэргийлсэн үйл ажиллагаа их явагдаж байгаа. Гэхдээ
банкнд байгаа хүний дансыг шалгахдаа бол зөвхөн Швейцарын шүүх прокурорын байгууллагаас тодорхой шийдвэр гарсан тохиолдол үздэг. Бус орны ямар ч шүүх прокурорын байгууллага Швейцарын банкнд нөлөөлөх тийм нөлөө байхгүй гэж банкныхаа танилцуулганд бичсэн байгаа. Швейцарын хотуудын бас нэг онцлог нь эртний байшин барилгаараа тэрээр нь хадгалж авч үлдсэн 16 дугаар зууны үеийн байшингууд одоо энэ орчин үеийн байшинтай зэрэгцэж харагдаж байгаа нэг гоо зэмштэй харагдаж жуулчдыг өрн дууддаг байгаа. Энд одоо хот болгон өөрийн гэсэн онцлогтой, хуультай, дүрмтэй байдаг учраас хотод ирсэн хүн болгон тэр орчинд нь зохицож ажиллаж амьдардаг гэж ярьж байна лээ. Швейцарын хотуудын бас нэг бахарх юм сургуулийн эргэн тойрны тохиолдлыг анхаарал тавьж хүүхдүүдийг чөлөө цагаа өнгөрөөх идэвхтэй амрах бүх олцоог нь хангадаг нь харагдаж байсан. Жишээлбэл одоо Швейцарын Монтре хот гэж банкны сүлжээ, зочдуудын сүлжээгээр алдартай жуулчдыг өрн дуудсан ийм хот байдаг. Швейцарын бас нэг онцлог зүйл нь туг талбайгаа их бэлэгшээж албан газар болго өөрийн мужийн болон улсынхаа талбайг тугтай хатгсан тэрүүгээрээ их бахархдаг үндэсний бахархлын хэмжээнд татсан анзаарэгдэж байсан. Бид Швейцарын эртний нийслэл Берн хотыг харж байна. Берн хот бол энэ өндөр замхаг мөн парламентынхаа ордны гайхамшигтай барилгаараа бол бас алдаршиж олон жуулчин өрн дууддаг газрын нэг болсон. Берн хотын нэг онцлог нь болохоор байшин барилгууд нь яг тэр 16 дугаар зууны үеийнхээ байрлалаараа одоо төв годомжинд үлдсэн байгаа. Берн хотын анх үүсгэж бий болж байгаа үед байшингийн эхний нүрээр татвар авдаг байсан учраас байшингууд нь урд талдаа их давчуу хоошоогоо зүлхээсээ хэлбэртэй ийм олон байшин баригдсан. Одоо яг тэр чигээрээ байгаа гэж ярьж байсан. Берн хот үүссэн газар бол маш их баавгайтай газар байсан учраас анх хот байгуулахдаа Берн гэж нэрлсэн байдаг юм байлаа. Түүний одоо жишээ болгож энэ хоёр баавгайг хотын төвдөө зов гарах маягтайгаар байршуулсан байдаг. Берний парламентын ордон төгсгөө үзмжээр бас их алдартай. Хот болгон өөрийн бахархал болсон байшин барилга ямар нэгэн зүйлтэй байх нь бол Швейцарт хэлбэг. Жишээлбэл Лузан хот гэхэд Олимпийн музей, өөрийн олон төрлийн гүүр их зэрэгээр дөнгөж оронгот нүдэнд харагдах тийм өөрийн онцлогуудтай байдаг бол Берн хуучны эртний байшингууд мөн эртний хөшөө дурсгалын цогцлбороор алдартай. Тэр анх 16 дугаар зууны үед байшин барихтаа доор нь нүүрс түлээгээ хийдэг байсан савыг сая бид харлаа. Энэ дороо их зайтай учраас сүүлийн үед баар цэнгэний газар болж өөрчлөгдсөн байгаа. Берний бас нэг онцлог нь энэ байшингийн дээвэр. Хэрвээ ийм дээвэртэй байшингийн зураг ямар нэг юм дээр харагдах юм бол тэр бол Берн хот гэсэн үг вэ гэж Берний оршин суугч ярьж байсан.
Энд бид нэр одоо энэ контейнер машинаар Швейцараас Монгол руу тусламжийн бараа хүргэдэг нэг хэсэг залуучуудтай танилцсан. Энэ залуучууд маань сайхан сэтгэлээр нэгдэж нэг нэгэндээ тус дэм болж амьдрцгаа гэсэн үрээтэй ажиллаа явуулдаг. Тэгээд энэ тосгоны хүмүүс бол бүх үйл ажиллагааг санхүүжүүлдэг гэж өөрөөсөө ярьж байна лээ. Энэ Монгол гэрт ирж Швейцар хүмүүс сонирхох, Монголын эд баялаг гар урлалын зүйлүүдийг худалдаж авах хэлбэрээр үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Тосгоныхоо хэдэн залуучуудын одоо гаргасан санаачлалыг дэмжиж бүр Монгол туслахын тулд Канадаас том аврын машин хүртэл захиалж оруулж ирсэн байгаа. $2002 онд байгуулагдсан. 7 удаа одоо Монголд очиж тусламжийн бараа хүргэсэн Төв аймгийн Эрдэнэ суманд явсан. Өөрийн сэтгэлд нийцсэн тийм хүн тус болсон ийм ажил хийж явахад бид нэр сэтгэлийн их таашаал авч тэрэндээ баясаж явдаг. Манай тосгоны улсууд энэ бидний үйл ажиллагааг санхүүжүүлж, үргэлж тус дэм болж сайхан сэтгэлээр хандж байдагт би их баяртай байдгийн. Монголын хэл гайл дээр зарим үед жоохон хүндрэл гардаг. Үүнгүй тусламжийн бараа сайхан сэтгэлээр өгж байгаа юм шүү гэдгийг ойлгож хэл гайл дээр одоо хөнгөлтөө түргэн шуурхай үйлчлэжээвэл одоо бидний үйл ажиллагаанд их нэмэр болно. Замдаа бол 20 гаруй хоног явдаг. Тэгээд ядарсан үедээ бол хэцүү байдаг. Гэхдээ ядарлаа гэд хүнд туслах сайхан сэтгэлээр очиод монголчуудын тэм зочломтгой найрсаг занг хараад монгол хүний царайг харах үедээ замын бүх ядарлаа одоо ингээд хаяад сайхан амралт болдог. Монголчуудад үүдэн туслах үйл ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлж их олон болох санаатай байгаа. Анх явж ирэхдээ бол одоо 3 гэр авцарсан. Тэр 3 гэрийнх нь нэг нь энэ жил гаруй баригтай байж энэ Швейцар хүмүүс ирж үзэх дуртай газрын нэг болсон. Тэгээ ер нь бол Швейцарт Монголыг сонирхох, тусламж дэмжлэг үзүүлээ, ханд өгье гэсэн хүмүүс их олон байдаг. Швейцарт ер нь монголчуудад туслах дэмжлэг үзүүлээ, ханд өгье гэсэн хүмүүс их байдаг. Түүний одоо түүчээ болж одоо Монголд тэр хүмүүсийн сэтгэлийн бэлгийг хүргэж байгаадаа бид нэр баяртай байдаг. Тэгээд Монголд одоо амьдарч ажиллаж байгаа бэлгүүн болон бусад найз нөхдөд минь хүргэе да. Энэ тосгоны хүмүүсийн очих дуртай газрын нэг нь улаан болон энэ улаан болонда бүгдээрээ цугларцгаагаад одоо энэ Монгол руугаа явсан хандийн бараа тусламж маань одоо ямар замаар яаж хурж байна, замдаа ямар бэрхшээл амсч байна гэдгийг одоо үзэж дараагийнхаа үйл ажиллагааг төлөвлөж ярьдаг байгаа. Тэгээ энд бол одоо Монгол туслыг дэмжиж гэсэн улсууд их ирж яадаг. Одоо жишээлбэл энэ Орос цагдаагийн тухай ярьж байсан. Энэ Орос цагдаад хэдэн доллар атгуулж хилээр яаж гарсан гэдэг. Монголчуудынхаа талаар бас сонирхож асуусан л да. Тэгэхэд монголчуудыг ер нь монголчууд сайхан сэтгэлээр өөрлөж өтсөн биднийг бол их сайн хүлээж авдаг. Бид цаашдаа Монголд бас тусал дэмжиж их зүйлийг хүргэж өгч хувийн болон албаны харилцаа холбоогоо улам бэхжүүлнэ гэж энэ улсууд ярьж байсан. Тэгээд өөрсдийнх нь сайхан сэтгэлийн хандив яг Монголын хүмүүстэй хүрж байгааг харахад энэ Швейцар улсууд их баяртай байдаг юм байна лээ. Энэ хүмүүсийн ач тусаар Монголын тодорхой сургуулиуд компьютер болон тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байгаа. Бид одоо энэ Лузаны эмнэлэг их сургуулийн зөвлөх доктор профессор Жили гэдэг хүнтэй уулзаад байгаа. Энэ хүн бол сүүлийн 3 жил Монголд очиж элэгний мэс засал Монголын эмч нартай хамтарч хийсэн. Элэгний чиглэлээр бол одоо дэлхийд хэрэглэх зэрэгтэй профессоруудын нэг юм байна. Ер нь өрөндийнхний ихэнх хүмүүсийн ой ухаанд Чингис хааны тухай үлгэр шиг л бодол байдаг. Үлгэр домгийн энэ оронд очих хүсэл маань 2 жилийн өмнөөс л одоо биелэлээ олж Швейцар эмс засалчдын багтай хамтарч одоо Монголд ажиллаж байгаа. Энэ 5 сард очиноо. Монголын эмч нарын чадвар бол дэлхийн аль ч оронд очиод мэс заслын багт орж ажиллахад бол бүрэн чадах тийм боломжтой. Зүгээр техник хэрэгсэл материалын талаас хангамжийн хувьд
таарахын байдаг юм байлээ. Гэхдээ энэ бол жил ирэх тусам сайжирч байгаа нь одоо надад ажиглагдж байгаа. Одоо тэгээд миний мэрэгжил нэгт эмч нарын чадвар сайжирч байгаа нь миний бас нэг бахархах зүйл болж байдаг юм аа. Монголд элэгний өвчин эмгэг их байгааг анзаарэгдсэн. Элэгний эмгэг болон түүнийг дагалдсан өвчтөнд үзүүлэх мэс заслын ажилбар тодорхой зохих төвшөнд хүрээгүйг анзаарсан. Энэ тал дээр л Монголынхаа мэрэгжил нэгттэй улсуудтай хамтарч ажиллахыг бодож байна да. 5 сард очиж мэрэгжил нэгтэнгүүдтэйгээ уулзаж өөрийн дуртай ажлаа хийнэ гэж тэсэн ядан хүлээж байна. Швейцарын эрчим хүчний бараг 60 гаруй хувийг усан цахилгаан станц бүрдүүлдэг гэж ярьж байсан. Энд бид нэр Женев хотын тодорхой хэсгийг цахилгаанаар хангадаг усан цахилгаан станц дээр очиж үзсэн. Энэ усан цахилгаан станц нь нарны болон хогоор ажилладаг дулааны цахилгаан станцтай оршиж ажилладаг. Байгаль орчинд хамгийн халгүй технологиор бүтээгдсэн ийм станц байгаа. Швейцар улс байгальд нөлөөгүй тийм технологиор аливаа үйлдвэрлэл үйлчлэгийг явуулах сонирхолтой. Тийм ч учраас атомын цахилгаан станцын тоог нэмэхгүйгээр усан цахилгаан станц болон нарны эрчим хүчийг ашиглах талаар их амжилттай ажиллаж байгаа. Энэ усан цахилгаан станцын загас явах сувгийг сая харлаа. Одоо манай Монгол улсад нийтдээ 11 усан цахилгаан станц ажиллах буюу ажиллахаар ажиллахтан зориулж барьж эхэлж байгаа. Монгол улсын дөрвний усан цахилгаан станц бол одоо Монголд өөрийнхөө хэмжээ далайцаараа хамгийн том тооцогдож байна. Энд бид нэр одоо хотынхон дунд барьсан усан сангийн далан харж байгаа. Усан сангийн далан барьснараа усан цахилгаан станц очих тийм усны нөөцийг нэмэгдүүлэх тийм боломжтой болсон гэж ярьжсэн. Энэ далангийн усны төвшин болохоор 20 орчим метр байдаг. Энэ усан цахилгаан станцыг 1936 онд анх төслөө бий болгоод барьж эхэлсэн. Тэгээд 1937 онд одоо барьж дуусаад тэр цагаас өнөөг хүртэл Женев хотын тодорхой хэсгийг цахилгаанаар хангаж ажиллаж байгаа. Усан цахилгаан станц бол нэг бариад ашиглалтанд оруулах юм бол хэдхэн жилийн дотор зардлаа нөхөөд улмаар ашигтай ажиллаж чаддгийг одоо энэ цахилгаан станц хагас 100-ны турш харуулж байгаа гэж энэ дэлхийн улсууд ярьж байна лээ. (1985) онд одоо шинжлэх тийм төсөл хэрэгжиж цахилгаан станцын үйл ажиллагааг бас сайжруулсан байгаа. Гэтэл 1996 онд төмөрт автаад 2000 онд засаж дахиж шинээр ажилд оруулсан гэж ярьж ирсэн. Энэ дөрвөн босоо вагонтой генераторын одоо нэг ширхэнэхэд 700 тонн гэж ярьж байлээ. Усан цахилгаан станцын эрчим хүч бол хямд гардаг учраас эдийн засгийн хөгжилтөнд онцгой нөлөөтэй. Байгаль орчинд халгүй технологиор усан цахилгаан станцыг барьж чадах юм бол тэр нь эргээд хэдхэн жилийн дараа ашигаа өгдөгөө гэж энэ улсууд ярьж байна лээ. Усан цахилгаан станцын дотор талч гэсэн их тоглог. Эрэлт компаниг улс ардын аж ахуйн салбар хот болон улсын бүтээн байгуулалтнаас хувь нэмрийг бол хүмүүс сайн мэднэ. Энд би эрэлт компаниг яагаад дурдах болов гэвэл сая бид нар усан цахилгаан станцд очлоо. Энэ усан цахилгаан станц нарны болон дулааны хамтарсан нэгэн сүлжээн дээр байгуулагдсан, хамтарч ажилладаг, хамтарч цахилгаанаа өгөөдөг. Дулааны цахилгаан станцтайгаа ч гэсэн нэг туйлдаа холбоотой ажилладаг юм байлаа.
1999 онд Монголын 30 гаруй сэтгүүлчид Эрэл компани Баян-Улгийн аймгийн Цэнгэл хайрхан ууланд байгуулах гэж байсан усан цахилгаан станцын барилгын үйл ажиллагаатай танилцах гэж очив юм. Усан цахилгаан станцын барилгын үйл ажиллагаа нэгэнт эхлээд Оросоос том төмөр турбанууд авцарч ажиллаа эхэлж байсныг тэнд очисон бүх сэтгүүлчд үзсэн. Тэр үеийн хэвлэл радио, телевизээр бүгдээрнгээр нь явсан. Харамсалтай нь энэ маань улс төрийн шалтгаанаар хаагдаж одоо баруун 3 аймаг цахилгаанаар одоо тэжээгдэх бас нэг их үүсвэрээс салсан юм. Магадгүй усан цахилгаан станцыг ямар нэгэн саад болоог бол барьж байгуулад хажууд нь ингээд нарны станцыг хамтд нь өдөрт 7 жилийн дараа барьчих байсан юм билүү. Ийм их бүтээн байгуулалтанд тэр үедээ зориг дүүрэн ханцаа шамлан орж ирсэн Эрэл компани хамт олонд ажлын өндөр амжилт өгсөн ирэж байна. 1500 орчим тийм нарны коллектороос бүрдэж нэлээд их талбайг эзэлсэн нарны станц нь бол усан цахилгаан станцтайгаа хоршиж ажиллаж Жинэ хотын тодорхой хэсгийг товоор хангадаг байгаа. Нарны цахилгаан станц нь бас л өртөг өндөртэй анх байгуулагдахтай. Гэхдээ байгуулагдсанаас хойш бол үйл ажиллагааны зардал их бага шаарддаг. Байнгын нартай газар бол их ашигтай гэж танилцуулганд дурдсан байдгийг. Монгол улсад одоо жишээлбэл Өмнөг аймгийн Ноён суманд Японы туслалцаатайгаар нарны станцыг барьж туршилтын журмаар ажиллаж байгаа. Энэ ч их үр дүнтэй байгаа гэж мэргэжлийн улсууд яригдчихсэнийг энд байхдаа бас санаж явуулаа л да. Эрчим хүчний тасралтгүй ийм их үүсвэртэй нарны станцыг барьж байгуулах нь бол одоо улсын эдийн засагт онцгой нөлөө үзүүлнэ. Ялангуяа Монгол орн шиг тийм байнгын нартай тэнгэрэн цэлмэг байдаг газрын хамгийн тохиромжтой юм бол энэ нарны цахилгаан станц шиг санагдаж байлаа. Усан болон нарны цахилгаан станц дээр ажиллах хүн цөөхөн бүх юм ингээд хэдхэн компьютер дээр үйл ажиллагааг нь хянаа сууж яадаг хэдэн үнээс л бүрддэг юм байна лээ. Швейцар орноор хийж байгаа бидний зураг нэвтрүүлэг